Хай манайхаа. За өнөөдөр бол миний Солонгос руу Солонгосоос Монгол руу буцах нислэгтэй өдөр. Тэгээд яг анхны авсан бол тикетний буцах өдөр бол биш л дээ, арай болоогүй. Гэтэ гинт ингээ буцах шалтгаан гараад буцаж байгаа. Тэрнээс өмнө амжуулаад Оливьонг орох хэрэгтэй байгаа. Тэгээд Оливьонг орохгүй явж байна. Өнөөдөр уулын Виктория ингээд нөгөө анханасаа захиалсан нислэгийн өдөр бол биш. Гинтийн шалтгаан гараад буцаж байгаа учраас гэрийнхандаа хүүхдүүдтэй очино гэдгээ бол хэлээгүй байгаа. Тэгээ гинт л очиндоо очиж таарч ин да. Тэгээд хамтдаа Оливьонг оръё. Хамтдаа Монгол руугаа буцъя. Бичлэгтэйгээ хамт агараа. Оливьонгтой ороод ирсэн. Хэдүүлээ хамтдаа эмэгтэй энерги сэргээх. Би яг юу хайж байгаа вэ гэхээр Анувагийн серум хайж байгаа. Надад бүр амар хөөрхөн тохиолдсон. Тэгээд энэ л эмэгтэй хүний энерги сэргэхээр энэ да. Би бас нөгөө Монголоос үеийнхаа захиасыг авч байгаа учраас жоохон үзэж сонирхож байгаад үеэл рүүгээ холбогдоод юм аавна. Камера тавьж байгаа дэлгүүр хийснэ. Хаана тавих вэ? Ингээд тавьчихсан. Тэгсэн ч тэгэхээр хийлгээг. Харуулсан биш тий 23 хил. Энэ ачаага амар тааруулж юу галгал гайхалтай. За харъя дөө. Инчоны airport. Одоо тикетээ авцгаая. Бичүүлэхэй. Явцгаая. Энэ бол 8 хүрээг бах уу. Хидүү. Энэ бол хамаагүй л. Энэ яаж хүрэх вэ? Тинчээ хараа пакэж хийж. Над томьёо хийх юм уу? Гайгүй. Фри биш юм. За яа. Яаж гэнэ? Гэртээ ярих уу? Наулаа бит хоёр.
тиктэй бичүүлэх гээд явж гин. Тэгээд орой 10-ын нислэгтэй 10-аас нисээд өглөөний цагаар 12 өнгөрөөгөөд буун тэгээд явж байна да. Тиктэй бичүүлчихэд тэгээд юм хомидээд байж идэл цаг нь болчих واخ. Тэгээд оройны нислэг жоохон чанга ууж магадгүй, жоохон нойр морь хүрээд байж магадгүй гэж бодчих. Тэгээд яг гэртээ ярих ч юм чи зүгээр штэ. Гэл явж байна да. Сэндвич идэх. Тэгээд нэг үеэр салаад биш. Идэх хүмүүс харин тийм очил шиг болсон. Энэ бүхэн чөлөөний нисэх бодолтой явж байна. Гэртээ хэлсэн. Хүүхдүүд дээр очлоо. Оролцож. 9:30-аас. Ярэ. За сая хамаг юмнуудаа шалгуулад ороод ирсэн гейтнийхаа үүдэн сууж ийн. Тэгээд явах гэж байгаа онгоц маань зааж энд ингээд хүмүүсээ зөрчигчдөө суулгах гад бэлдээд байж байна. Ингээд бид хоёрын энэ удаагийн Солонгост хаялал ол дуусаад хүүхдүүдээ санаж ийн, бас аав ээж дүүгээ санаж ийн. Одоо хари ер нь бол хамгийн зөв зам бол гэртээ ярих зам гэж байгаа шүү дээ. Солонгост байх хугацаанд энд ажиллаж байгаа, сурж байгаа, амьдарч байгаа хүмүүстэйгээ ингээ уулзаад, ярилцаад байж хахад би бол бодсон. Дэлхийн аль ч оронд байгаа монголчууд маань хүрээд ирэхэд тосоод авах их оронтой, эцэг ихтэй, илгэн садантай учраас ядарвал, шантарвал тий өвдгөл их орондоо ирээрээ, өөрсдийгөө хайрлаарай, бие бодоорой, эрүүлэнх байгаарай, ажлын төлөө, мөнгөний төлөө битгий ингээд махартал зүтгээрэй. Махартал зүтгсэн ч гэсэн өөрийгөө битгий мартаарай. Онцгойлон Солонгос байх хугацааг маань адал явдалтай, хөгжилтэй, дурсамжтай болгож өгсөн хүндтэй хүмүүстээ маш их баярлалаа гэд хэлье. Тэгээд тэр хүмүүс маань энэ бичлэгийг үзээд өөрсдөө угаасаа мэдж байгаа. Гэтэ энэ чууны аэропорт бас нэлээд том юм байна. Бас ёо амар олон нислэг зэрэг байгаа учраас нэлээд бужигнаантай